3 жилийн өмнө Монгол улс адууны дийлсүүлийг ямар нэгэн боловсруулалт хийхгүйгээр түүхийгээр нь экспортлдог байсан. За тэгвэл Мон торгон дийл компани адууны дийлсүүлийг эх орондоо боловсруулж гадны зах зээлд нийлүүлж байна. Тус үйлдвэрийн хувьд адууны дийлсүүл, сарлагын сүүл, савг зэрэг 6 төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулдаг. За жилд дунджаар 120-аас 130 тонн дийл, 50-аас 60 тонн сүүлийг боловсруулж гадны зах зээлд нийлүүлж байна. Монгол улс адуун сүргийн тоо толгоогоор дэлхийд 5 дугаарт, харин адууны дийлсүүлний чанараараа тэргүүлдэг. Тэгвэл эргэн төлждөг баялаг гэгддэг малын гаралтай ширхэгт материалыг Мон торгон дийл компани 2019 оноос хойш дотооддоо боловсруулж гадны зах зээлд нийлүүлж байна. Дийлний хувьд бол яг угаалт гээд пресслээд одоо юу гэдгийг ахаад дамжлагууд нь бол ерөнхийдөө бас гар нөгөө нэг онцлог үйлдвэр маань бол ерөнхийдөө сүүлийн үйлдвэр байж байгаа. Сүүлийн үйлдвэр маань зөвхөн угаахад манайх угаалган дээр л ерөнхийдөө машинаар угаадаг гэж байгаа. Зориултын машинаар. Бус дамжлагууд маань бүгд гар ажиллагаатай 9-10 дамжлага дамжигддаг байж байгаа. Бүгд хүний гараар ямар нэгэн хөдөлмөр хөнгөвчлсөн багж хэрэгсэл ашигладаггүй байж байгаа. Мон торгон дийл компани үйлдвэрийн 90% нь гар ажиллагаатай. Тиймдээч малын гаралтай дийлсүүлийг угааж боловсруулахдаа ямар нэгэн химийн бодис ашигладаггүй гэдгээрээ онцлогтой юм а. Хэдхэн жилийн өмнө түүхийгээр нь экспортлдог байсан адууны дийлсүүлийг ийхүү боловсруулан эх орондоо баялаг бүтээж байгаа тус компани өнөөдрийг хүртэл төрийн ямар нэгэн дэмжлэгт хамрагдаж байгаагүйгээ хэлж байна. Мөн адууны дийлсүүлийг угааж боловсруулахгүй шууд экспортлогчид тэдний хамгийн том тулгымцсан асуудал болсоор байгааг онцоллоо. Одоогийн байдлаар бол 20-30% л боловсруулалт хийж ядж байна. Яагаад гэвэл үлдсэн бүтээгдэхүүний хил гайлаар түүхийгээр гаргацдаг. Үндсэндээ бол Монгол улсын хил гайлын хуулинд нь хүртэл уул нь боловсруулсан адууны дийлсүүлийг гаргана гэдэг хуулийн тогтоомж хүртэл байдаг мөртлөө тэр нь хэрэгждэг. Тэгээд нөгөө нэг биднээс одоо ингээд яг үндсэндээ ингээд ажиллах юм бол хүчин чадлаараа ажиллах юм бол 50-аас 60% нь яг Монголын хувьд бол хангаж нийлүүлж бараа бүтээгдэхүүнээ экспортлох чадамжтай үйлдвэр байгаад байна. Бүрэн хүчээрээ ажиллаж чадахгүй. Цар тахлын хүнд үе баялаг бүтээгчдэд хүн дээр тусч байгаа. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдж байгаа асуудлыг хөндөж тэдний дуу хоолойг төлөөлөн хүргэхээр баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваер үндэсний үйлдвэрүүд дээр ажиллаж байна. Үндэсний энэ компаниуд одоо жил дунд үйлдвэр эрхлэгчдэр маань ингээд энэ цар тахалтай эдийн засаг хүнд байгаа үед тэсэж үлдэх гэж одоо маш их одоо хичээж хөлмөрлж байна. Тэгэхээр энэ хичээж хөлмөрлж байгаа энэ аж ахуй нэгжүүдээ төр засаг дэмжмээр байна. Хадамжийн энэ бодлогоонуудыг болмоор байна. Энэ одоо маш олон хүмүүсийг байртай, машинтай, хувьдан компанитай, малтай ийм хүмүүс халамж өгөөд яах нь вэ? Гар хөлн ажиллаж байгаа энэ залуучууд бол хөлмөрлөх ёстой. Тэгэхээр халамжаас хөлмөрлөө шилжүүлэх томоохон ажлыг зохион байгуулах цаг нь болсоо. Мон торгон дийл компанийн хувьд анх үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ 95 хүнийг ажлын байраар хангадаг байсан бол цар тахлын хүнд үед 32 хүнээ ажилдаа үлдээжээ. Төрийн дэмжлэгийн гадуур үлддэг тус үйлдвэрийг хөгжүүлэхэд түр анхаарал хандуулах шаардлага байгааг үйлдвэрлэл эрхлэгчид онцолж байлаа.